Юу яцхан манайгаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгээд Ryoгийн ээлжид reaction видео явагдах гэж байна. Гэхдээ энэ удаад бас арай жоохон өөр reaction хий гэж бодсон. За тэр нь юу вэ гэхээр дуун дээр reaction хийж үзье. Өмнө нь би яг нэг та нар санаж байгаа бол Луазивтээр хэд хэдэн тийм reaction контентуудыг хийжсэн. Тэгээд өнөөдөр зүгээр санаанд яг миний утсанд яг нэг тийм бас нэг notification ирээд тэгээд Wasabi самтлагийн шинэ уран бүтээл гарсан байна. Wasabi самтлагийн дуун дээр ягаад эхлээд reaction хийж байгаа гэхлээр баг миний анхны бас дуун дээр хийж reaction хийжсэн дуун маань бас Wasabi-ийн анхныхын дуун байсан шиг санаж байна. Тийм тэгэд бас энэ шинэ уран бүтээл дээр бас reaction хийж эхлэвэл бас гоё юм байна гэж бод. Тэгэд бас энэс улбаалаад өшөө цаашаа бас шинэ уран бүтээлүүдтэй шинэ дуунууд дээр reaction хий гэсэн бодол төрсөн. Тэгэд зарим нь айгүй гоё одоо яг reaction хийхдээ тухайн уран бүтээлчтэй бас хамт reaction хийх тийм хэд хэдэн дугааруудыг бас би төлөвлөөд бэлтгэсэн байгаа. Тэгээ та нарт таалагдах хаа гэж найж байна. Тэгээд одоо бүгдээрээ Wasabi самтлагийн шинэ уран бүтээлийг үзцгээе. Миний санаж байгаагаар Оддын Актем гэдэг reality show-наас гарч ирсэн хамтлаг тий. Манайхаа. I'm Roy White dito eh. Yo! Энэ яг deep болоод юм бол амар байна.
мэдгүй шүү. Амар гоё уран бүтээл энэ тэгээд Wasabi хамтлаг ерөнхийдөө гаргаж байгаа дуунууд нь ерөнхийдөө нэлээд чанартай дуунууд байгаа да. За тэгээд хүмүүс яг яагаад тэгэхээр Wasabi-саар эхлүүлвэ гэж бодож иж магадгүй бах. Гэтэ нэг миний ер нь харж байгаа өнцгөөс Монголд яг girl band, boy band-ууд айгу цөөхөн байдаг. Тэгээд ер нь бол баг гарын 5 3 4 багтгүйтай л байгаа шүү дээ. Яг одоогийн байдлаар яг new generation тал руугаа гэх юм бол тэнгуул нь яг одоо байгаа хамтлаг дээр нь гоё ингээд шинэ уран бүтээл дээр нь ингэж reaction хийвэл амар гоё санагдсан. За клипний хувьд гэх юм бол Runaway гэдэг нэртэй дуу байна. Тэгээд за яг нэг л тийм өөрийнхөө байж чадахгүй байгаад одоо тийм боогдмол байгаад нэг тийм хайрцаг дотор ингээ хайрцаглагдчихад байж байгаад гинт одоо шууд тэр бүх зүйлсээс ингэж зүгтаага зөвхөн өөрөөрөө зөвхөн free эрх чөлөөтэй байхыг хүсэл эрмэлзэл бий болгосон нэг тэр зүйлийг урайлж байгаа. Ерөнхийдөө чи өөрийнхөө бай гэж ерөнхийдөө урайлж байгаа нэг тийм хөөс сэдвтэй дуу шиг санагдсан. Ерөнхийдөө бол утга нь бол амар гоё. За клипний хувьд талаас нь үзэх юм бол за яг мэдээж дуутайгаа жоохон хөөрхөн авцалдуулсан байна. Тэгээд W5 гэсэн тийм юутай тийм логотой юунууд айгүй харагдлаа л да сая. Бугуйч магадгүй нэг хамтлагийн лого нь тэгээд мөн 5 гишүүн гэдгийг бас илтгэж байгаа бах. За мөн нэг зүйл бас амар их олон гарсан хөлөг онгоц биш энэ ч одоо тийм усан онгоц бол айгүй их гарч ирсэн. Сая клип эхлэхэд ч гарсан. За мөн клипний дундуур гарсан. За бас тэр нэг гишүүнийх нь найзуудтайгаа сууж байгаад нэг найз ингээ уцаар ярьж байгаа доош нь тавихад тэр кейс нүртэл тийм усан онгоцтой байсан. Магадгүй бас энэ усан онгоц нь энэ хамтлагийг бас өөрсдийг нь илэрхийлж байгаа бас нэг илэрхийлэх юм болоо гэж би бас өдөө бодож байна. Тэгээд ерөнхийдөө шин залуурын бүтээлч гээд ерөнхийдөө гаргаж байгаа хувьд бол ер нь бол чанартай. Дууны хувьд ч тэр клипний хувьд ч тэр сая бас миний санахаар сая бас нэг альбом гаргасан, first альбом гаргацсан байсан. Тэгээд ямар ч гэсэн баяр хүргэе. Тэгээд ер нь дандаа чанартай уран бүтээлүүд гаргаж байгаа. Миний санаагаар бол дандаа гаргасан клип бол дандаа нэг саяас дэш хандлтуудтай байдаг. Тийм. Тэгээд Wasabi хамтлагийн шинэ уран бүтээлүүд дээр reaction хийлээ. Тэгээд цаашдаа бас олон гоё уран бүтээлүүд дээр гоё reaction хийсэн бодол байна. Тэгээд дэмжиж байгаа бол та бүхэн коммент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. За тэгээд миний бичлэгийг таалагдсан бол та бүхэн лайк, share, comment, subscribe дарахаа бити мартаарай. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Take to the sky. You take to the sky. On the heels of war and wonder, there's a stormy world up there. You can't whisper